Хүй чи юу хийж байгаа юм бэ? Яа тий яасан юм? Би ямар бааранд хүнсээ цуглуулж байна уу? Би эмарт салбараар хүнсээ цуглуулж штэ. Энэ чи гайхадах юм үү тий? Хүй чи эрэгтэй хүн биз дээ? Эрэгтэй хүн гэхээр хүнсээ цуглуулахгүй аа. Эрэгтэй хүн гэхээр л хоол хонд хийхгүй аа. Эрэгтэй хүн гэхээр л одоо бөөдөн дээр ингээ пивцэн зүг зургатаа үзэл өдөртлөгээр асууцсан. Хаах аа гэж инеэгэл тийм байхгүй шүү. Эрэгтэй эмэгтэй хүн ялгаагүй шүү. Тэгш эрэгтэй. Хүй чи бүр арьс ажиллахандаа ингэж анхаардаг болсон юм уу? Тий яасан? Окей. Эрэгтэй хүн гэхээр л одоо арьсаа арчилж болохгүй тий. Солонгосын 40 50-тай 60-тай жүжигчин гэхээр л Монголын одоо 18 19 20-той жүжигчин шиг л одоо арьсан тийм болбай байх хэрэгтэй юу тий. Бид нар ч эрт тэр суйм хуурай уур амьсгалтай харин ч ирчүүд бид нар арьсаа арчлах ёстой шүү. Эр хүн гүндүүгүн дээр хээгүн дээр гээ зөвхөн бие нүрээ одоо савдаж угаагаа толгойгоо шампундад явах ёсгүй. Бид нар арчаатай байх ёстой. Хүй хараа чамаа хүмүүс тэмцэл байгаа мó гэд асуугаад байна штэ. Тий яасан тэмцэл байгаа штэ. Анхаа одоо нүүрсний хулаас нэрсийг зарлах хариуцлах тооц хуйлаа чанgal гэсэн. Одоо бол хариу байхгүй. Энэ дотор байгаа хүмүүс бүгд чихнийхэн сонсголын аппарат нь эвдэрсэн хүмүүс байт юм уу? Ерөөсө дүлээ төрөө штэ. Ямар ч хариу байхгүй. Өмнөх ёг хүүк одоо юутэй ерөнхий сайд улсын хурлын гишүүд бүгдээрээ хулгайч штэ. Хулгайч нар чи ямар амир гүргэр юм бэ? Дээрээс нь эдгээр чи бүгд дүлээ юм байна. Хариу байхгүй. Химээ. Би харин цогтой байна. Яс орой ирдیں۔ Харин тийм ээ цагтаа тагнуул тэр байцаагч чад ирлээ. Цогтойг тэгээ батлаа би итгэхгүй байна. Итгэхгүй байна. Аргагүй тий. Эхний нөхөр уу шүртэл. Би итгэхэ болцсон энэ цаг. Би чамд нууц байралтай үзүүлээ. Гүний чих. Аа. Одоо итгэсэн үү? За. За.